Монгол Улсын ерөнхийлөгч Итали улсад төрийн ажил хийж байна. За энэ ажилтай холбогдуулаад бизнес форум анх удаа зохион байгуулагдж байна. За энэхүү бизнес форумд Монголын 70 гаруй аж ахуйн нэгжийн 100 гаруй одоо бизнес эрхлэгчид явж байна. За мөн одоо Италийн талаас мөн адилхан 100 гаруй бизнес эрхлэгчид оролцож байна. За энэхүү арга хэмжээнд бол одоо мэдээж Монголын талаас бол Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал цагаан алт зэрэг одоо хөдөлгөөнүүдийн одоо төлөвлөлт явж байгаа. За өнөөдрийн бизнес форум дээр бол дөрвөн саналчид гарын үсэг зурж байна. За мэдээж Монголын талаас самсан нодорынхаа 80 гаруй хувийг бол Итали улс руу гаргаж байгаа. Дээрээс нь бид бас Итали улсаас бас хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай тоног хөрөмж бас авдаг. Тийм учраас бол одоо цаашдаа энэ хамтын ажиллагаа улам хөрвжүүлэх талаар хоёр талын одоо танилцуулгууд нэлээд хийлээ. Одоо тэгээ манай талын боломжууд ийм байна, Италийн талын боломжууд ийм байна. Тэгээ цаашдаа бид нар хамтраад энэ эдийн засаг болон өргөж улам нэмэгдүүлэх талаар нэлээд одоо хамтын ажиллагаа communication одоо ажлууд хийгдэж байна л да. Ноол руугийнхаа үйлдвэрийг Монголд барьж байгаа. Тэр тал дээр илүү анхаарал хандуулж байна. Мөн одоо хүнсний аж ахуйн зарим бүтээгдэхүүнийг Итали руу экспортж авах талаар бас ярьж байна. Мөн одоо манай Хүннү хот болон аял жуулчлалын салбартаас хамтран ажиллах талаар нэлээд яригдж байна л да.